За ингээд 9 дахь дугаар явж байна. 9 дугаар бичсэн байна. Тэгээд надтай баабарах хүмүүс айгүй их уулзаад та хоёрын нэвтрүүлэх гоё юм а гинэ. Яасан гэсэн чинь таач нэг нэрийг хэлэхгүй мөртлөө нэг гаднах төрхөөр нь төвсөлдөг штэ тий. Тэгээд хүмүүс ярьдаг гэдэг. За энэ яг тэр байна гэж хоорно. Тэр нь айгүй сонирхолтой байна шүү. Өстой амар гоё яриа байна. Энэ яриагаа үргэлжлүүлээрэй гэд айгүй олон хүн надаа ярьж биччихилээ шүү. Баабархаа. Тэгээ айгүй гоё нэвтрүүлэг болж байгаа гэсэн. Өнөөдрийн бит хоёрын ярих сэдэв бол одоо удахгүй сонгуул боллоо. Энэ сонгуулийн талаар нэг ярив гэж бодоо тий. Хүмүүс ч одоо бүгдээрээ л сонгуул гэж одоо ерөөсө хот хөдөөгүүл хөл хөдөлгөөнд орцсон. Баяр наадам хийх гэж байгаа юм шиг юм болж байгаа шиг. Гэрүүл уруулжиг болж байгаа шиг байна. Сайхан юм болж байна. Тэгээд өнөөдөр хоёлаа сонгуул гэдэг сэдвээр яа гэж бодчих. Тэгэхээр ер нь энэ цаурд нэвтрүүлгээр бид сүүлийн 30 жилд энэ улсад юу болоод өнгөрөв тийм ээ гэдгийг хөндлөнгийн гэрчийн маягаар болсон явдал болж байгаа зарлж байгаа болохоос биш аль нэгэн одоо улс төрийн намын талд нь ороод нэгийг магтаал нэгийг муулаад байгаа юм бол байхгүй нэгдүгээр. Хоёрдугаарт би шинэ юм яриаг. Энэ өнгөрсөн 35 жилийн хугацаанд болсон үйл явдлуудыг тухайн үед нь анаад ирсэн, тухайн үед нь шүүмжилж бичиж тухайн үед нь магтаж ингэж яриад бичижсэн ийм хэрвээ миний бичгэнүүдийг үзэх юм бол бүгд ярьсан юм байгаа. Манайд нэг ийм онцлог байдгийн одоо ер нь хүний характерч байж магадгүй. Болоод өнгөрсний дараа нэг ухаантай. Тий. Яг тэх байсан чинь одоо тэгээгүйгээс одоо тэгчихсэн байж байна тэр гэдэг. Тэгэхээр би өөрөө тийм занд дуургүй би тухайн үедээ хэлж ярьж ирсэн юм аа яаж байгаа болохоо шин юм яриад л тий. Ингэж юм бол ерөөсөө байхгүй шүү. Хоёрдугаарт одоо энэ үзэж байгаа улсуудын зарим одоо улс төрийн үжил бодолтой улсуудын зарим нь гомдоо зарим нь баярлуулах гэсэн юм бол ерөөсөө байхгүй. Энэ сонгуулийн одоо сонгуул хийж байсан одоо бусад одоо нийгэм улс төрийн байдлууд дээр бол ямар юм бол хүмүүс өөрснөө бодит үнэхээр болсон юм дээр өөрснөө дүгнэлт хийхээсэй л гэж бодож байна. Хоёрдугаарт бол энэ түүх биш. Тулцсан өчигдөр болсон юм бол түүх болдгүй юм. Ийм учраас би түрүүний одоохон хийсэн 25 дугаар Монголын түүхийн бүх юм дээр бол энэ түүх талаас нь өнгөрч болсон юмнуудыг ярьсан. Сүүлийн 35 жилд бол би өөрөө дотор нь одоо оролцсон болоод гэрчилж ийсэн учраас бол энэ маань бол түүх гэдэг утга биш. Одоо их муугаар юм уу сайн ярьж юм уу гэхэд гэрчийн мэдүүлэг юм да. Гэтэ энэ тудлаа ярьж болохгүй ягаад гэвэл энэ дөнгөж саяхан болсон юм болсон. Хүмүүс мэдж байгаа. Үүд өмнө гэрчүүд амьд байгаа тийм ээ. Яг үнэ. Сануулах журмаар. Нэг юм хэлэх дуртай нэг загсны 8 секундтэй гэж тийм ээ. Яг төгөхөр манай бас нэг нүдгчдийн бас нэг онцлог байдаг юм уу яа гэдэг. Яг өнөөдрөөр амьдэрдэг. Ирээдүйн тухай бол бодохч дурггүй. Өнгөрснийг бол хамаахан болдог. Тэгээ шал ачаал өгдлгүй юмудаар нэг бахарах дуртай. Чингис хаан Монгол улсыг байгуулсан агуулх гавьяатай хүн л дээ. Гэтэ өнөөгийн ертөнцид бид нар Чингис хаан цалин тавьж байгаа биш шүү дээ. Бид нар өөр юм цалин болох хэрэгтэй шүү тийм үү? Ийм өөрчлөгдсөн ертөнцид бол ийм байна. За бид нар түрүүнийхээ ярилцлагууд дээр бол дандаа 100 102 жилийн өмнөхөөс ахуулаад яриад байгаа шүү дээ. Харьцуулахын тулд. Тий. Яг үнэ. Энэс ийм байсан, ийм бодлоос одоо юугаараа өөрчлөгдсөн, юу нь хэвээрээ байгаа гэдэг ийм харьцуултын тулд дандаа ярьж ирсэн. Гэтэл сонгуулийн тухай бол өөрөө 90 оноос хойш ярихаас байхгүй яг тэгтээ зэрэг тэрээс өмнө сонгуул болж байгааг.
Гэхдээ дээр үед намайг санал манай эмээ сонгуул өглөө гээл. Үгүй ээ сонгуул. За тэрийг бол яг сонгуул биш л яриа л да зүгээр сонгуул гэдэг чи өөр арай өөр сонгуул гэдэг чи үг нь ядахна нэг юм сонгох гэдэг байна. Энд бол сонгох гэж юм байгаагүй. Тэгэхээр анхны сонгуул 50 онд болсон юм. Тэгээ сонгуул гэд нэрлэхээр бүх хүн өнтер оролцоод яагаад тэгээд бараг үндсэн хуулийн өөрчлөлт болсон юм да. Улсын баг хурал гэж болсон тэрийг аваад ардын их хурал байгуулад их хурал дээр бол 450 хүнийг депутат болгоо. Депутат гэдэг байсан шүү дээ. Одоо нэр дэвшигчийн чинь кандидат гэдэг байсан. Чавсангийн одоо тэрэн зориулсан хэлсэн үг юун дээр пянзан дээр бичиж авцсан одоо ч гэсэн байдаг шүү дээ тийм. Тэгээд тэр маань нөгөө энэ дарангуулын коммунист орнууд ч нь бол бас нэг тийм ардчсан болж харагдах шаардлагатай шүү дээ. Тэгээ манай нам, манай хүн, манай дарга, манай стал ингээд дарангуулаад явж байгаа юм. Тэ сонгуул монголоорийнх нь түй чортон дээр хийж болохгүй бас тийм ардчсан болох гээд байгаагийн харагдах гэдэг хэлбэрийн дуурайж байгаа юм л да. Ингээд энэ дээр бол их сонирхолтой сонгуульд бүгдээр оролцох хэрэгтэй. Саналаа өгнө. Мэдэх амар. Тий. Оролцоогүй бол одоо маш их үнд шийтгэлтэй. Тэр үед манай ажлын газрын нэг хүүхнийг л авчилчаад сүйд болсон сонгуулийн дараа яасан гэхээр цуслаг гарцсан байлээ. Зөвлөг. Тэгээд цуслагаас нь сонгуулийн бүтлэн сайдар болдгийг чинь ирэх чадахгүй нөхөртөө хоёр үнэмлэхээ нөгөө явуулчихсан нөгөөх нь авгаагийнхаа өмнө санд өгч байгаа баригдчихгүй юу. Яваа юм болсон. Нэг ч одоо сонгуульд орохгүй бол алуулна шүү дээ. Уг нь сонгох юм байхгүй шүү дээ. Тэгээд хоёрдугаарт бас ингэж яасан 86 оны сонгуул боллоо. Тэгээ байжсэн манай байжсэн газар дээр л сарын дараа ч нөгөө дахин сонгуул өгөх юм болоод явчлаа. Гэхдээ яасан гэсэн зөрчил гарсан гэдэг нэг тодорхой хэлдэггүй. Дахин сонгуул өгөхгүй. Тэгсэн манай хажуутлын сонгуулийн тойрог манай тойрог хоёр дээрх нөгөө сонгуулийнхаа үнэлэхийг хоёуланг зөрүүлээд өгчөж. Тэгсэн алиал нь 100% гарчиж байна. Хэн сонгогдож байгааг мэдчихгүй ч ороод зурхал ёстой өөр юм байхгүй шүү дээ. Тэгсэн нэг нь харчиж зөрүүлэх гэсэн байна шүү дээ. Энд дээр чинь түрүүн одоо урталт нэг юм А4 цаасан дээр бас нэг зургийн тавиад ийм сайн өнгөс нэг юм тараадгийн айлууд. Тэгэд ийм юм тараадсан тэгсэн чинь энэ усуудаар чи өөр хүнээс саналг болчихсон биш үү? Энд бас хүнээс солио явцсан. Төмөр замаар яаш. Ингэсэн хэрэгээр дахин сонгуул өгөөд тэгсэн мөртөө ингэсэн солилцсон шүү гэж хэлэхгүй байгаа тийм. Зөрчил гарсан гэдэг. Дахиад үтгэр бүгдээр суус. Тэгэхээр ямар үгснийхэн сонгуул байх вэ тийм үү? Хэлэхэд бол хэцүү нэг юм юу. Тэгээд ардын их хурл гэдгийг байгуулнаа. Тэр нь тэгээд одоо маш хуваартай. Одоо Ахматаас тэдэн хүн нэгдэлчин нэг тийм барилгачин тэд тийм ээ. Ковоттой одоо гэх юм. Ингээ бүгдээрхийн нэрийг нэгээд нам босчудаас одоо ингээ хүнээ сонгох гэж ингээд цөмөрг нь хуурлаад өгч чинь ингээд. За дарга нар бол одоо хаан Батмөх дарга бол одоо юуны Овс аймгийн тэр суманд ч гэдэг юм уу одоо Майдар бол Хинтээ аймгийн өмнө тэр суманд ч гэдэг юм уу ингээд. Хуваарлаад бас нэг явахт. Молом жамцхаа бол одоо чойр дээр энэ чойр дээр нэг нөхөр өвчгнээ болж өгдөг гинэ. Молом жамцыг танилгүй ядах юм. Чойрыг хэд шавилж ирсэн. Сүүлд нь тэгэл энэ юунаас дуудаал явсан шоронд орсон юм уу яасан тэгээд алгуулаад нэг харсан дарга болцсон байсан. Ер нь өөдгөө хүн байгаа. Би тэр санал өгөхгүй гэл. Өвчнөө нөгөө тийч нэг өвгөн. Яаж ч болдгоо ингээд. Тэгээд молон жонцоход дуулгаж гисэн зав би нэг очиотхыг аль. Тэгээд
очсон хоёулаа төвлөлтөд алуулзаад л сүйд болж гэн чойрын хүрээнд анх шавилж яснаа яриад л хоёулаа тэгэл ягаад чийдэж ясан гэжсэн. Чи чинь тэгээд одоо намайг сонгохгүйгээр юу гэж ярьсан. Яах тэгээд ивэл чамайг ирэлэл гэж бодохгүй уулзаагүй ч нэ энэ бол. Яг ирчихсэн. Нэг өтгөл бас зөв тэрийг сонсож ирсэн ч юм уу угаасаа бас тэр нэг үзэгддэг юм аа. Тий. Тэр нэг газар дээр очиж бас. Тий. Харагдаад. Намайг хинтэд байж захтал майдсэндээ сонгогддог. Тэрлээ нэг удаа болон тосоо цоглуулаад энд хонь хариулж ясан тий. Болоо. Ваа сони юм ярьсан бас. Тэр чинь их зугаатай байдаг аахгүй. Тэрийг сонсоход хамгийн гол шүү дээ. Жохон бахтан Мориатаас орж ирсэн юм байна. За. Тэгээд аав нь тэнд Мориатыг нэг Оросог авчиж. Өөрийнх нь ээж нь багхгүй. Тэгсэн чинь цаад Оросууд нь Гошри Мориат манай охиныг авчихсан сталин хятна гэдэг ингээд дайраад. Тэгээд зүхтаасан байгаа. Тэгээ Монгол руу орж ирсэн байгаа. Тэгээ би чи энэ төрөө тэгээ энэ үгээр чинь хоноо хариулаад гал ярьдаг тэгээ бид сонирхол тэрийг ярьсан. За ингээл болоо байхгүй гэсэн. Тэр мөр барих тийм хэрэг ямар ардууд мөтг юм шүү дээ. Тэгээ ардын хурлынхныгаа оны эцсээр улсын төсөв батлуулна гэдэг дээр харин нэг авчирна да. Тэгээд тэр чи одоогийнхан бол одоо энэ улсын жагсаас угсаалтанд орж байгаа улсууд атаархаж өхөндөө. Тэд нар чи бол одоо сүүлийн 7 удаагийн ардын хурлын депутат хөдөлмөрийн матер дээр өөрөө ч мэдээгүй багтал болчихж байгаа шээ. Тэг ямар урдаас нь үзэх хүн гэж байх биш юу байх биш тийм байх шээ. Одоо манай баа урагшил сонгогддог байж тийм ээ. Гэхдээ хойд солонгосын тогтсон рекордыг манай хэвдэж чадаагүй. Тэд нар чинь 100% оролцоод нэр дэвшигчийнхээ төлөө 100% саналаа өгсөн 2-3 одоо тийм бас гоё факттай байдаг байхгүй юу? Тэ. Тэр 100% хуулаа гэсэн нэг ч хүн тэр өдөр өхөөгүй гэсэн үг, нэг ч хүн өвдөөгүй гэсэн үг шүү дээ. Манай бас хариуцлага муутай тэгээ нэг 99-ээр тогтоод байдаг гэсэн. 99% наваад 98% сонгогчийн төлөө саналаа өглөө л гэдэг би одоо нэг иймэрхүү хуурамч юм бол байлаа л. Тэгэд анх 90 оны юун дээр чи бол энэ 90 оны 5 дугаар сарын 20-ны өдөр баха ардын хурлын чуулган хуралдаад хамгийн сүүлчийн одоо баг тэр социализмын үеийн чуулган багтай. Тэгээ энэ чуулган дээр чинь тэн дээр чи арчсан учраас нэг ширхэгч хүн байгаагүй шүү. Дандаа нэг намын гişүү мөшөө нөгөө саяын хэлдэг жишээгээ сонгодог улсууд. Тэр улсууд чинь хуралдаад тэгэд үндсэн хуулийн засвар орсон. Нэгдүгээр үндсэн хуулинд байж байгаа Монгол Улсын улсгартын нийгмийн удирдан жолоодно гэдгийг хаслаа. Хоёрдугаарт Монгол улсын эцсийн хүсэл социализмын материал техникийн байгууллагууд ирээдүйд коммунизм байгуулна гэдгийг хаслаа. Гуравдугаарт байнгын ажиллагаатай парламент бий болох уу? Энэ дээр бол олон ургалч үзний үүднээс бол шин залуу одоо бүхэл намууд бол цөмөөрөө тэгш хэрэгтэйгээр оролцсноо гэж хэлээ. Дөрөвдүгээрт Монгол улс ерөнхийлөгчөө сонгоно гэж хэллээ. 5 дугаарт сонгуулийн үр дүнгээр бол байнгын ажиллагаатай парламент байгуулна гэж. Энэ чинь бол одоо бүр яг олон улсын өнөөдөр баримталж байгаа ерөнхий жишээний өмрөө шууд үсрээд орчиж байгаа хэрэг. Тийм тий. Энийг яг институцийн хувьд хийсэн газар бол Монгол Улсын явуулсан. Яг тэгвэл тэр үеийн одоохон арчилгээд жагсаал цуглаа хийгээд байсан улсууд чинь нэгэн ч оролцох эрх байгаагүй. Тийм байна. Ийм учраас Монголын ардчлал руу ингэж одоо орсон үйл явдал маань нэгдүгээр институцийн маань хууль хийж байгаа юм шиг. Хийж байгаа гэсэн бол ардын нам байсан. Хоёрдугаарт бол нөгөө Батүлийн яриад байдаг арчилсан хувьсгал Монголд
нэг цонх хаглаагүй, нэг хулганы хамраас тусгаргаагүйгээр хэлсэн шүү гэж. Энэ бол Монголын одоо тэр үеийн шинээр бий болсон ардчилсан хүчин ч гэсэн хуучин байж гисэн Монгол ардын намч гэсэн би нэг зөв зохицлоор ойлгогдсон асуудал. 400 гаруй тэр их хурлын депутат гэдэг одоо нэг сонгуулиар төрөний байдлаар сонгогдсон улсууд чинь энэ нөхцөл байдлыг ойлгоод ийм өөрчлөлт биднэрт хэрэгтэй ингэхгүй бол одоо ерөөсөө цаашаа нөгөө гэгэн зөвлөлт орны энтчүүд бүгд байхгүй болоод бусад нөгөө ах トゥ социалист орнууд чинь тэнд цус нүжин урсаад заримыгаа буудаж алаад чавшээсгүй тийм гэр бүл мүлээ. ийм нөхцөл байдал руу бид нар орж болохгүй гэдгийг бол ойлгосон. Энэ бол тэр улсуудыг бол одоо бас түүхэнд дурсахаар юу вэ? Зөв дотор нь янз янзын сүргэл гараад л зарим нь социализмоос татгалзсан Монгол Ардын Уусгалт модерн чиглэлүүд нэгтэйгээ зэрэг гараа өргөнгүүт нь тэнд нэг нэвтгтэй нөхдүүд гарч ирээд л гарнуудын доошин дараа л тэр үгэлдэгж байсан л та. Гэхдээ л бид нар энэ бүх энэ асуудлыг эрүүлэр шийдсэн. Энэ эрүүлэр их зүйл болсон зүйл. Тэгээ одоо их муха чи гэлчүүдэн цөмөрөө надаас хол зөвөрөд амьд байж шээ. За арчсан хувьсгал гэж шал дэмий юм болгоод гадл ингээл ингээд. Нөгөө эсвэл одоо арчсныг бол энэ нөхдүүд бол алах гээд нахын нэвэшингийн дор баахан танк болчихсон байж гисэн асуудлаа яриад ингээд. Тэгэл өнгөрсний дандлаад ингээд бөөн ухаантай болсоо. Тэр үед л одоо нардын намыг таргаачих байсан юм дэргээд. Үгүй анхны жинхэнэ ардчсан сонгуулаар ард түмнөөс 80% дэмжлэг авсан намайг одоо тэгээ яах юм? 80% ялсан шүү дээ. Бүр 80 гаруй хувиар ялсан. Яг одоогийн сонгуультай адилхан жагсаалтаар гэдэг тийм ээ. Намуудыг сонгодог нэг юм. Депутатуудаа сонгодог нэг юм хоёр санал зэрэг өгүүлсэн. Холимог. Одоо энийг анх удаага дахид давтчихсан л та. Тэгэл улсын баг хурлын байнгын ялгаатай парламент дээр арчилсан хүчнийхэн 3 нам байсан гэхэд 3-аа нийлээд 40%. Яг депутатуудаа сонгохдоо зэрэг 3-аа нийлээд 20%, 20%. Ингээд бүрэн ийм юутагаар ялсан. Ийм сонгуул мэдээж хэрэг одоо яг тэр шинээр бий байгуулж гэсэн арчилсан хүчнийхний хувьд бол одоо бас их гомдмоор тий юм болсон боловч гэсэн энэ юу ч гэсэн шударгал сонгуул болсон. Энэний дараагаар Монголын анхны одоо хааны чөлөөт төрийн систем чи бий болсон. Анх удаа одоо юуны байнгын ажиллагаатай парламент энэ бол хууль тогтоох газар. Анх удаа засгийн газар гэсэн тусдаа институт бүхнийг удирддаг байсан нам улс төрийн төвчөнд ч байхгүй болоод тэр бол хэсэг бүлэг намынхны өөрснийх нь дотоод асуудал болохоос биш төрийн дэвтэлд гарч ирдэг байгууллага байхгүй болоод шинэ үндсэн хуулийг бол дараагаар нь хийцгээе цөмөрөө. Одоо ямар ч байсан нэг үндсэн 60 оныхаа үндсүүлэн дээр жижигхэн үндсэн засвар хийгээд энэ хоорондоо үндсэн хуулийг боловсруулад ингээд хон төр улсын баг хурл гэдгийг хийгээд дараа нь бол үндсэн хуулийнхаа дараагаар байнгын ажиллагаатай бүрэн хурлаа хийнэ гэсэн нэг ийм байдлаар бол төрийн байгууламж ч өөр үндсээр өөрчлөгдсөн. Үндсээр өөрчлөгдсөн юм дээ. За анхны сонгуулийг зүгээр ажиллаж яхад бол ерөнхийдөө бол энэ арчсан юутай юм сонгуул урд нь өгч үзээгүй нийтээрээ зохион байгуулж байгаа улсууд нь ч гэсэн өөрөө нэг сайн ойлгохгүй л орж ирсэн үнэндээ. За нэг хэсэг улсууд нь ингэсэн одоо сайхан боллоо гэж тэгж яасан. Нэг нь их муухай боллоо гэж яасан тийм ээ. Гэтэл бол ажиллаж яхад одоогийн сонгуул энэ төрийн ерөнхий зарчмын дээр харж яхад бол юугүй байсан. Тийм их том луур юу өнтер бол байх үндслэгөө энэ намын дарга очрот гэж хүн байсан. Бид нар яг гочр гэж дууддаг нөгөө
гомбжгийн очир бат. За. Нөгөөх нь бол ардын хурлын дараа П очир гэж юусэн. Бид нар почир гэх нөгөөх нь гочир гэж дуудаад байдаг байсан. Гочиргаа энэ хойдолд намын дараа бас нэр дэвштэй мууд нь урдаас нэг хамбалт гэдэг хүн тавилаа. Тэндлэг тоглолт болж яасан бас нэг хөгжмийн гитар метртэй хэдэн залуучууд авч ирчихсэн тэнд үегээд дуулаад. За авилга анх юм уу да хашаач юм дээ. Тэр мөдөнийхэн нэг юм тэр үед харагдахгүй байсан нэг шинэ нүүртэй биш ээ бох биш ээ. Тийм баян юм гэж авах шүтэнц. За шүтэнц. Тэгэхээр сайхан нөө Далай ламын 18 шүтэнцэг айлайлуудад байгаа. Тэгээ нэг ширхэг шээ төсөж толгоогоор нөхчихсэн юм байхгүй. Дэмжин ажиллагч Fuel Way powered by Dinner Lady. Анхны сонгуул маань нэг тийм боллоо. Дараа нь 92 онд тэгэн сонгуул болдгийг. Тэгээд жинхэнэ сонгуул дээр сонгуулаа ер нь яаж хийх вэ гэдэг нь улсын баг хурд дээр бахан муудалцаад хөдөлцөөд. За социал-демократ намаас 3 хүн байсан. Математикч гончигт орж. Математикч их сургуулийн багш математикч Ламзуу. Би Эргэн лам гэж байна. Физикийн Улаанхүү. За нөгөөдөл чинь бол одоо Цэнхэр сонгуул гэж ямар юм болдг юм бэ тамнаа. Тэрийгээд гайбарлаа. Австрал дээр бахан жишээ авлаа. Энэ санал өгч байгаа улсуудын санал чинь хаягдах ёсгүй. Тийм учраас бол одоохон энд нэг хэсэг нь ялахад ингээ процентоор бодоод нэг яахан математик ороод тийм ээ. Энтэтлийнхээ улсуудынхээ бас бүрэн гомдохгүй тулд бол эндээс процентоор тооцоод моцоод энэ төр гэдэг гэсэн. За улсын баг хурлын гишүүдэл хоороор эсэргүүцлээ да. Энэ математикчд биш та тоогоор зэлдэх гэж байна. Уг нь нөгөөдөл нь бол бүр одоо хаягдлаггүйгээр бүхнийг тийм ээ юм ин оролцохоор одоо их нарийн тооцоолсон олон орнууд ингэж хийдэг ийм сонгуулийн систем л дээ. Эдгэртэг зэлдүүлэхгүй. Хуучнараа нэ. Тий. Гоо хуучнараа ч явах зүгээр ер нь бол ингээд баахан маргаан болсон сонгуулийн системийг ер нь анхных нь бол яг ингээд тохиролцоод улсын багыг сая ярьчлаа. Нөгөөх нь бол одоо шинэ үндсэн хөлтэй болж байгаа одоо хийх гэдэг асуудал шүү дээ. Тийм. Тэгэхээр мажоритор гэдэг системийг сонгож авсан. 5 улс хөрөнгийн анх санал болгосноор ч үлөөний бас эзэнтэй байх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр тэр маань мажоритор систем гэдэг бол 50 дээр нэг шүү дээ. Үгүй ерөөсөө ядууд бүгдийг авдаг. За. Мажоритор пропорционал гэдэг чинь бол хувь тэнцвэрлэнэ гэдэг шүү дээ. Тийм. Нөгөөх нь бол ерөөсөө ялал бол тэрийг бусд нь юу ч өглгүйгээр авдаг. Яг тэгэхээр энэ торгоос нэг л хүн гарах гэж байгаа бол тэр ганцаараа авчих гэсэн шилгээд юугүй болно шүү дээ, тийм үү? Ийм систем анх сонгуулийг анхны 1800-аад оны сүүлчээр анх хийж эхэлсэн орнуудад анх хийж эхэлсэн. Дэлхийд даяараа урд нь сонгуул байдгүй байсан чинь анхны улс төрийн намууд бий боллоо. Хамгийн анхны энэ мажоритор системийг сонгосон газар чинь Бельги байдгийг. Сүүлд нь Америкт одоо Англид одоо гүшүүнлээд байна л да Англид. Та нар профессионалаар үзэх юм бол наад Английн 2 том новч байхгүй шүү дээ. Тэгж ярих юм бол гээд ингээд яриад идэг тий. Тэгэхээр профессионал сонгуул гэдэг бол бүгдийн оролцоо ямар нэгэн намыг төлөөлгүүлээд тийм ээ. Намд бол өөрсдийнхөө улсуудыг тавиад тий. Манай анхны 90 оны сонгуульчин тэгжсэн шүү дээ.
намын хуудасаар сонгоод намууд нь ингээд улсуудаа ардыг хурлаж уулгахны өмнө за манай намаас энэ 7 хүнийг тавьж гинэ гэд нөгөөдөл нь шүүмжээд энийгээ соль одоо наалагчд бол тэргөө хадам ээж нь саяхан шоронгоос гарч ирсэн энтергээл тийм ээ. Солиуд болуулаад тийм ээ. А гэхдээ тэр 7 хүн 7-д нь хариулах хэрэггүй байхгүй да. Тий. Иймэрхүү үйлээ сонгож ирсэн. Хаалх юм бол. А гэтэл пропорционал сонгуул гэдэг нь бол ерөөсөө аваад бол бүгдийг авдаг сонгуул. Энэ нэг бол Америкт байгаа, Англид байгаа, Японд байгаа, анхных нь Бээжинг Мажоритар тий. Мажоритар шүү дээ. Энэ төр хийж исэн. Одоо дэлхийд тэр тун цөөхөн орн байдаг. Их орнууд бол холимог. Одоо бид нар ч олонх сонгуул их гэдэг шүү дээ. Тэгээд хийгээд тавьсан чинь байдгүй. Савцсан. Нөгөөдөл чи бүх ардын намаас биш 6 хүн сонгогдсон шүү дээ. 76 хүний чи 70 ардын нам дангаараа. Сүмүр яг бүтэнгээр. Энэ 6 хүн Халзан Гамбол, Зориг, Гамбол, тийм ээ, Элбэгдэр, Гончигдэр би нэрийг хэлж чадчихлаа л да. Тий. За ингээд яах вэ? бүтэн комор авлаа. Гэтэл түрүүний банк хурллагч байгуулахтаа бол 60% ардын нам 40% нь бас нөгөө намууд байсан. Тийм ээ. Нэгдүгээр. Хоёрдугаар засгийн газар байгуулахтаа бол Бямсаргын сандлаар бол хамтарсан засгийн газар болсон. Яг нэг хүнлэл үзмжээр авсан л да. Зорилгож явах юм бол хоёр л байдаг. Тэгээд сүүлд нь энэ хоёроос л болоод энэ улс хүрсэн гэдэг баахан. Тэгсээр дахиад 92 онд дахиад яачихгүй юу? Бүгдийг авчихгүй юу? Гэтэ бол нийт хүн амаараа бодохтойгоо зэрэг яхав те юутай л байсан юм даг. Нэг 50 орчим хувийн санал авсан. Өө өндөр санал авсан шүү дээ. Ер нь ардын нам дангаараа 50-аас илүү хувийн санал авч байгаагүй. Тийм үү. А 50 авах нь ерөөсө бүгдийг авдаг байхгүй. Яа. Ерөөсө сонгуулийн систем ч өөрөө тийм, бюджет систем ч өөрөө тийм. Тэгэд үлдсэн 50% тэг чигээр хаягддаг. А тэр 50% чи ягаад өөрсдөө 50% өгөхөр өөрсдөө дундуур авахчдаг. Тийм. Манай 92 оны сонгуул дээр мууд нь Монголын үндэсний дэвшлийн нам алтсан нам хоёр нийлээд Муан гэдэг Монголын улам жилийн нэгсэн биш Монголын үндэсний алтсан нам гэдэг Муан гэдэг нэртэй болоод социал-демократ нам тустай байсан. За бид нар чи 26 тойрог байлаа. 26 тойрог дээр бол бид нар 26 хүн л тавилаа. Уг нь 76 хүн тавих хэрэгтэй шүү дээ. 26 хүн тавиад тэр чинь тэгээд нэг зардал мардал юм ч яахгүй гараа. Тэгсэн нэг 26-аас чи 2 хүн гарсан. Гонцтой Ганбаатар ирсэн баг тий. А нөгөө Муан 4 хүн гарсан ерөөсөө. Ял чинь нэгэд яагаад байхгүй. Тэгэхээр бид нэгдэж чадахгүйгийнх байна. Нэг. А нөгөө талаас нөгөө навч бол нэгдэлтэйгээр байж байгаа. Энерги ч байгаад байна. Ямар ч үгүйсэн энэ бол засгийн эрхийг бол энэ шинэ зөвлөлөөр орчилсон хүчинд өгөхгүй юм байна гэдэг нь бол энэ тодорхой болсон юм л да. Ингээд 1996 онд болохтойгоо зэрэг социал-демократ нам чинь арчилсан намтай гэрээ хийсэн байхгүй юу? За одоо бид нар 26 хүн төвшүүлээ. Та нар 50 хүн төвшүүлээ. Тэгэхээр би энэ дээр очиж явахгүй шүү. Энийг хатуу барина шүү. Яг тэгвэл түрүүн нь нөгөө интеллектийн авах хэвээр 50% дээр чинь өөрснөө 3-4 нам нь өөрснөө ингээ овоорчж байгаа юм чи. Бүгдийг тэгшгүй байгаачиж байгаа байхгүй. Тийм учраас ялгаж байгаа шалтгаан тэр л дээ. Тэгээд 96 оны сонгуульд чинь тэр гэрээгээр ардчсан холбоо эвсэл гэдэг нэртэй байлаа шүү дээ. Хоёр тустай нам байсан шүү дээ. Нэг нь 50 хүн төвшүүлээ, нэг нь 26 хүн төвшүүлээд юун дээр очиж давтахгүй шүү гэж. Тойрог дээр тий. За тэгээд яг сонгуул болохтойгоо зэрэг чинь өөдгөө дээ. Одоо манай Ламзав багшийг одоо тэр Чулуун Баатарын тэр ардчсан холбооны эдэн сайхан барьцааны төрч ирэл саналын нуугаа. Тий. Саналын нуугаа шалчихсан. Наад унгаад явчихсан тий.
Лав социал-демократ намаас 26 гаргаад 15 болж ирсэн. Яг үс том тоо. Тийм бэ. Тий. Тэгээ эн чинь хоёр намын нийлээд бол 50. Гэхдээ нөгөө хуулийн авчиж хийхдээ гарч байгаа шийдвэр бол ерөөсөө яг 50 дээр нэмэх нэг хүн буюу 75% саналаар хуулгадагтана. Тийм өндөр босхтой. Амар. За ингээд ороод ирсэн чинь их муухай яг 50% авсан. Нэг хүн дутчихж байгаа хөө. Санал авгаад яг намаар санал авдаг. Цаана нь бийдагаад ороод ирсэн ташуулбар гэдэг байлаа. Хашаагач орж магадгүй ч татчих бас. Би дасан явж дээр хамаагүй болдог тий. Нэг ийм бүрэлдэхүүн бий болоод тэгэхээр тэр үед юу яадаг вэ? Ардын нам чинь 26 хүнтэй. Тэгээд тэд нар ингээд хурд хайчихтаа гэдэг хууль бодлого. төрийн машин зогсчихдаг байхгүй. Төр өөрөө хөдөлж чадгаа болчихдог байхгүй. Төр чинь хууль гаргаж явах хэрэгтэй, хуулиа биелүүлж явах хэрэгтэй, хуулиа яаж явах хэрэгтэй шүү дээ. Төрийн машин зогсож байгаа ерөөсөө зөвөр өөрөө. 4 жилийн хугацаанд хичнээн удаан хурал хийсэн гэж санаж байна. 120 гаруй удаа. Энийг Лунда Жансан саяхан үндсэн хуулийн өөрчлөлтөд тоолсон. 120 удаа. Ингэхээр нөгөө үлдсэн 50 нь ямар чадамжгүй болцсон. Тэгээд орж ирж яахын хүлээгээл ингээд суучдаг. Бөөр ингээд өөдцсөн ингээд суучдаг. Болохгүй л дашвалбарыгаа уг нэг оруулаад ирчих юмсан гэдэг. Тэр болгон дээр бас орохгүйсэн өтчих болсон. Зарим юм дээр орно хөрх юм тий. Жавхлан шиг л байж тээ цаадах чи тий. Тэгэхээр чин ингээд төр өөрөө ерөөсөө машин өөрөө зогсож байгаа байхгүй. Яг л яагаад байнгын ажиллагаатай парламент гэдэг нэрлэлтэй. Байнга ажиллаж байнгын улс орны чинь хуулийн тохон хангамж хийж гэн, хуулийн биелэлтийн шалгаж гэн, тийм ээ. Засгийн газартаа өргөх гэн, тийм ээ. Энд тэгт нь бол энэ парламент чинь өөрөө Монгол банкаа ажилладаг байхгүй юу? Тийм. Монголын төр гэдэг чинь хууль тогтоох байгууллага, таслан шийдэх байгууллага, гүйцэтгэх байгууллага гэж байгаа. Энийний доор чинь бол шууд харьяалал нь хоёр том институт. Засгийн газар үүрэг даалгавар өгч яадаг. Төв банк тий. Ийм хоёр дугуун дээр ажиллаж байдаг. Би нэг машин шиг юм болгож яриад байна шүү дээ. Тийм. Манай монголчууд чинь өөрөө нүүдэлчэд малчин ардам юмнуудыг дандаа юм төсөөлүүлдэг. амтан болгож ярьдаг шүү дээ. Уул муулаг чинь уулын ам тийм ээ. Уулын хормоо машин зашин хүртэл чинь одоо тийм ээ. Цөмөрнгийн одоо боксараа юу чүлээд гэдэг тийм ээ. Нэг байшин байсан ч гэсэн бөөрн тал нь тэр хажуутлаа хэлээд байгаа шин тийм ээ. Элгийн тал нь уртлын тийм. Тэгэл одоо нүүд хамар одоо уулын хамар тийм ээ. Машины хамар уулын нуруу гэх. Тийм нуруугийн дагаа яваа. Цөмөрнгийн ингээд юм амтан болгож яриад байна шүү дээ. Би наа чинь төрийг ч гэсэн бас нэг амтын юм машин болгож яриад байна шүү дээ. Илүү ойлгомжтой болгодог. Илүү нөгөө тархинд нь илүү тусдаг байхгүй өдөр болгоны харж байгаа юм чинь мал байж яаны юу гэж тэгэхээр тийм. Ийм юм л та. Тэгээд ялангуяа нэг эхний 2 жилд хүчтэй реформ хийсэн. Их сайхны засгийн газар байсан. Дараа нь парламент ажиллаад ирэхэд ер нь уртлын 92-оос 96 оны парламентаас ч гэсэн ер нь юу сураад ирсэн. Хууль тогтоохын дээд эрх мэдэлтэй байгууллага гэдэг чинь бол хувь хүн ямар ашиг тусч болох вэ гэдгийг одоо ажиллаж эхэлсэн. Мэдэж эхэлсэн. Улсын баг хурд мөрөлт тийм ойлголт байгаагүй, анхны сонгуульд дээр тийм ойлголт байгаагүй, ойлголт нь байгаагүй юм чи угаасаа. Тэгэхээр тэр муу юмнуудыг бол аюу амархан сурч эхэлсэн. Намайг ерөнхий сайд хэлбэртөрж бас өрөөнд сууж ирсэн гадна талаас энэ баян онгороо сонгож ирсэн Батнасан гэдэг нэг нөхөр ороод ирлээ. Зөө. За илбгээ цаан чинь бол энэ Солонгост одоо мөр хямрал болоод 99 оны хямрал Азийн хямрал болж ирсэн. Энэ одоо энэ
машин санаатай ч одоо ерөөсөө айгүй ядагдсан биш. Тэгээ юу гэдгсэн. Огсон чи нэг машинтай болдго юм болов гэж бодоол. Тэгээчтэй гэсэн. Чи мөнгөний гаргачих юм байгаа үст. Би юу гайхаад юу юм. Дараа нь тэр нэг элсний 13 гэж өөрийнхөө намын эсрэг тэмцдэг нэг гол толгой жишээнийг болцсон шааж байсан. Яа. Энд чинь нэг ажиллаад эхэлж байгаа байхгүй юу? Тийм үү. Би энд сонгогдсон чинь дараагаар би эндээс ямар ашиг өөртөө гаргаж болохоор байна гэдгийг бол мэдээд эхэлж байгаа байхгүй юу? Одоо коррупт болж эхэлж шүү дээ. Тий. Энэ урталт ч гэсэн одоо тэр 92-аас 96 оны засгийн газрын төсөлтөөр бол хөөхөн хожоо хийсэн зөндөө усуд сүйтэл мэдсэн. Айтайх эндээс бол ингээд болдго юм байна гэж. Гэтэл 90 оноос өмнө чинь авилга байгаагүй юм биш. Авилгын дөхөм ерөөсөө юм байдгүй байсан байхгүй юу? Архинаас өөр юм байхгүй. Архинаас өөр юм байхгүй. Архид бас бүх ооц шүдэ олдохгүй. Тэгэж юм. Гэтэл ч бол нийгмийн баялаг дээр ороод ирж байгаа байхгүй. Одоотой харьцуулахад яг хэвдээ зөвхөн 99 оны юуныг улсын төсөв өгөхөд бол 260 мянган долларын хэмжээнд байсан юм л да. Одоо бол энэ баячуудын харманд явж явах шиг байна л баг тийм мөнгө. 260 мянган доллар уу? Сая доллартай их биш л дээ. Улсын нийт GDP чинь 1 тэрбум доллар хүрдэггүй байсан юм чи. Тий. Одоо бид нар ч 15-6 тэрбум долларын одоохон юутай юм дотор эргэлдэж явна. Тэгтээ зэрэг чинь тэр шил архиных чинь бол энд чинь одоо 1000 доллар ч юм уу энд чинь одоо хэсэг осч юм ч юм уу ингээд өсөд чинь нөгөө цаад суур чинь их болохтойгоо зэрэг идэж ууж болдог юм чи хэмжээ их болоод байгаа байхгүй. Тийм ээ тий. Тэгэхээр энийгээрээ ухаан бодох юм бол цөмөрөө тогоо томруулчих юм бол хүн болгонд бүр амар их гоё юм олгох гэдэг байгаа байхгүй. Тэгээд өнөөдрийн жижиг юм дээр л ингээд яагаад яваад байна. За ингээд 2000 оны сонгуул боллоо. За сонгуулийн болохыг гэдэг чинь бол 2000 онд 96 оны сонгуул дээр ч гэсэн бол илт ажиглагдаж эхэлсэн. Би нэг ганцхан жишээ идэхээ сонио. Энэ Өвөрөнгө аймагт 96 оны сонгуул болж байхад арчилсан намаас түмэн өлчийн үлүүнийг эмч хүн дэвссэн. Тэгсэн нөгөөт чинь 3 сандаар унчлоо. 3 сандаар уу? Тий. За яг хөө 3 сандаар ч ундаг л та. Юу илэрсэн гэхдээ зэрэг нэг сумын дарга энд чинь ингээд тооцох хийж яхад ингээд ийшээ энэ тэрнийх энэ чинь нэг шибер отоор гэдэг нэг нөхөр сонгогдсон юм а. Энэ нөгөөтгөх нь ингээд тавьчихсан байж байсан. Сумын дарга орж ирээд дангалцаад тэр чинь том эрхтэй ч байж. Нөгөө төмөглцгийн ингээд овоодоо тавьчихсан хэсгийг ингэж аваад бацаад гараал явчихж байгаа байхгүй зүгээр л нөгөө бодон чиг аагаад чимээ уугаад тэгээ бүх юм дээр ингээд тоолоод утсан чи 3-аар унтж байгаа. Энд амар их бол ингээд зүгээр атгаад байгаагаар явчихж байгаа. Юм хэлээгүй, хэлчихгүй. Тэр чи тэр айдсан ч байсан. Бид нар ярьлаа. Энийг хэрэлдэж чимрүү босгоод байгаад гэсэн. Яах яахад хэрэлдэж. 50-ыг авчлаа болоо штэ. Гэтэл нэг хүн дутаад байхгүй таадээ. Ийм юмнууд бол зөндөл гарч ирсэн. За энэ 2000 оны сонгуул дээр бол бүр амар юм болж орсон. Хайрцаг Батуу сэлэнгид үзлээ. Содхуугээл нэг бас нэг нөхөртэй л үзчихсэн. Эндээс ингээ заавар очсон. Зоргийг алсан хүн чинь одоо наалах чинь шүү. Шоронд одоо ингээд орох гэж байгаа. Бити сонгоороо бүр ингээ заавар очсон. Хөдөө ингээд юм дээр үжсэн бол баг зураг мургийг авсан байдгийг шүү дээ. Хайрцаг ингээд хийгээд. Батуулийн аваагийн сомон чөлөө юу ч үлээ тэр улаан цам тийшээгээд их өгөөд болж байна. Дуу мацивгэлтэйгээ дахиж орж ирээд харьцаг аваад гараад цогтацсан зүгээр л. Ямар амар. Хинтээ аймгийн сонгуул. Жинхэнэ сонгуулийн дүн сүлд нь аймгийн захиргааны тодуулаас олдсон шүү дээ. Яа. Зүгээр ерөөсөө хийснэ байж байна. Хийсэн жинхэнэ арчтай.
нөгөө дийлэр идсэн гам болт тэнд байж байгаа. Энийг л унгаахгүй болохгүй. Нөгөө гам болт нь ялаад байгаа байхгүй. Энийг яахгүй шүү болохгүй шүү. Тог мод тасалдаг чинь. За тэр тог тасалдагсан 4 оныхоо орно. Тэгэл байжсэн чинь нөгөө юу нут чинь за гүтгэдэг энэ бол алаа хийсэн. Ана одоо нэрхэж хөрсөх. Алцан гамбалтай ирүүлсэж байна. Одоо гамбалтад юу нэг байдаг. Тэр сонин үгүй. Хөрсөхийн тарааж ирсэн сонин. Хөрсөхийн юу алцан гамбалтын аав нь хятадын генерал Сүүшүүжин байсан юм аа. Сүүшүүж. Зургийг тавьсан байгаа. Яа. Тэр нь Сүүшүүжин ч үс Маршал Жансолингийн зургийг хэлдэг. Энэ юу дүүчээс. Удаатай зургийг тавьсан. Яа. Тэр ч одоо нэг ятын том цэргийн эрэхтэй хүүхдийн байж та манай алсан чи өргөе. Яа. Улсад ярьдаг гоё. Сонгол дуусаал. Дөнгөд дүн гарсан чинь л. Хөрсөх ялаад гарсан. За би одоо Улаанбаатарт босгоо явахгүй болохгүй. Цаа чи халзан гамбалд диплом сонсортой өрөөд хэл гарах гэж явж байгаа. Тэр зогсохгүй л болохгүй. Хөрх амтан залууч байсан баг та. Тэ. Залууч байсан. Тэнэгч байсан. Одоо бол ухаантай болсон шүү дээ. Тэр тэнэг байж л тээ. Дэмжин ажиллагч Few Way. Powered by Dinner Lady. За энэ тэмдгүү болох аа. 2000 оны сонгуул. Энэ тэмдгүү болох аа. Ерөөсөө. Тэгээд тийшгээд ерөнхийдөө бол уртх нэг зориг алгацсан малгсан дээр шиг бол тоолж гисэн шүү дээ. Тэрийг бол мэдж байгаа шүү дээ зөмөр бол одоо. Энэ тэмдгүү одоо зөмөр зоргийг л алсан болоод явчлаа одоо гаргуулахгүй шүү. Бөөнөрөө нээлж байгаа. Одоо тий. За нөгөө нэг депутат болж байгаа улсууд нь одоо энэ хэргийг одоо би мөрөнгөд хүмүүр гişүн бол. Юу ганц мөрөн биш ээ. Тэр бас сугрын ярьж ил байсныг санаж ил байна тийм ээ. За нөхөд минь эднийг эргээ сонгуул одоо зоргийн хүнээс эргүүл илэрхгүй шүү. Бид л гарч ирж нэг юм эргүүлэхээс одоо. Золгох төлөвлөгөө өгч. Тэг ингээд бүрэн ингэж цагаас ирэх чинь бол одоо юу болчихж байгаа. 96 онд ялсан 92 онд гавтхай яллаа гэслээ шүү дээ. Тэр чинь бол ерөөсө бүх асуудлыг юун дээр бас авалсан шүү дээ. Бас тийм гинэн байгаагүй. Алт дийлэр хэрэг гэж. Гэтэл алт дийлэр гэдэг дийлэр гэдэг маань бол одоо хүн болгон дийлэр хийж байгаа шүү дээ. Хэдэн доллартай байсан нөгөөх нь унаад л евро хат юм уу юан хат болох юм бол 30 тэргээр солио олон тэр ингээд тэгж байгаа шүү дээ. Хүн болгон дийлэр сайхан хийх хэрэгтэй байхгүй юу? Гэтэл тэр ажил чинь 1988 онд улс төрийн давчаагоор баталсан байхгүй. 88 онд улс. За үнэхээр ч дийлэрийг манай банк нь одоо дийлэр мэлрээж мэдхгүй нэг жоохон цэвэршүүлээгүй алттай нэг баахан доллар юутай юм байдаг. Банкын хөдөлгөөнд оруулж ингэж яахгүй бол болохгүй. Тийм учраас тэрийг ойлгосон юм шиг байгаа хийгээд тэгээ одоо тэр дотор нь бол тэр үед чинь одоо нэг Сүхбаатарын ач хүйчилүү 30 хүйчилүү сүхэрдний тэр байсан. Хүрэх юм билээ бас дарга нь бас нэг цөмөрөнд нь юунаас $100 шагнаад танаа сайн хийсэн. Нөгөө төрөйг багч нь гоё гэж аваас. Телтап гэдэг нэг юм байдаг байсан. Нэг утас утасгаад өчнөө Ленин минь чинь харуулдаг юм бүдүүлэг юм байсан. Тийм та. Тэгээ холбогдож байгаа газар Нью-Йоркийн бирж, Токиогийн бирж, Хонконгийн бирж, Лондонгийн бирж гэсэн юм дөрөв том бирж тийшээ холбогддог. Энийг юм явуулаад маргааш нь хариу нэр нь тийм ээ
Тэг. Нөгөөдөр нь товчоогоороо дахиж орж хэлсэн энийгээ хийх үү яах уу гэдэг юм аа. А гэтэл энэ дийлэгчид гар өргөөд л ингээд юу 8 секундын дотор явагдсан шүү дээ. Тийм шүү дээ. Яг. Тэгээ хатсан тарсан юм уу яасан юм гэсэн. Дараа нь Монголын юун дээр бол 4 тонн цэвэршүүлэг алт байсан. Үнэхээр. Алтаа цэвэршүүлэхгүй бол хин ч судалдаж явахгүй шүү дээ. Юу гэж юм байгаа юм бэ? Би Англид явж цэвэршүүлсэн. Тэгээ одоо тамга өмгийн даруулаад одоо жинхэнээр 8 ээж болдог алт болж байгаа байхгүй юу? Тэгээд манай гадаад худалдаа чинь бол бүх валютын дан судалдаа элчин сайдын яамнуудын бүх юм чинь Москва народны гэдэг зөвлөлтийн банкнд хадгалагддаг байсан. Бүгд тэр валютын зөвлөлтийн гадаад худалдааг хийдэг валютын банк байхгүй Москва народны гэдэг нь. Тэр банкнд хадгалагдаад манай элчингийн яамныхан ч бол зөвхөн тэрүүгээр худалдаа энэ өөр газар худалдаа хийх байхгүй. Үгүй наац. Тэгээд элчин сайдын яам чинь бас эрхүүс Монгол төгрөгөөр Лондонд худалдаа хийдгүй юм байгаа үстэй тийм ээ. Инхтэйгээ зэрэг бол дараа нь Москва народныгад байж исэн бүх банк зөвлөлт холбоот улсын коммунист намын 2200 тонн алт тэгж алга болсон байхгүй. Одоо болтол олоогүй намын дансны банк. Гичнээн олон перестройк болоод эхлэх чинь тэрийг хариуцж ясаа хичнээн олон улсууд цонхоороо үсэж үгсэн. Тэр алга болсон. Тэрнтэй хамт манай нөгөө алтч алга болсон юм аа. Чаавас. Нөгөө 4 тонны ч одоо сайжруулах нь 3 тонн болно үсттэй тийм ээ. За тэгэхээр Москва народн дээр байж исэн бүх данс чинь тэгээд бүгдээрээ юу манайх байтхул Оросын коммунист нэг тийм мангар том юм алга болчихж байгаа юм чи. Одоо л болоочгүй гэж. За энэ ч бол өстө улс төрийн сайхан тоглоом хийсэн. Нөгөө сүүхэрдний юу Мүүдэн намын гişүү. Чаавас. Мүүдэн намын дарганд халдсан гамбалд ерөнхий сайдын орлогч Шадар сайд. За эдгээр дээлэр гэдэг чинь одоо ганц мэддэг тоглоом мууш шүү дээ. Тийм. Түс одоо гэх шиг покер мэддэггүй байсан, тоглодгоо байсан. Тийм баг. Тийм. Муушиг тоглож байгаа алтчээ. Чингис хаан бол одоо энэ хойч үеийн хэрэглээрээ гэж 4 тонн алт үлдээсэн чинь тэрийг хэдэн залуучууд гарч ирээд мөс тоглоод байхгүй. Тэр үеийн цагаан сарын мэдлэгээ тийм байсан шүү дээ. Дийлэр их тоглож дойлуур их хож оо гэж мэдчихсэн. Үхсэн. Дойлуур. Модонд орсон. Дойлуур. Ингээд энэ нөхдөвчөө гарч ирээд тэр бүгдийг идчихдэг юм байна. Хэдэн сайхан тогловч болсон. Гэт хар. Дээрээс нь дахиад нөгөө Батүл. Зурагтаар энэ учрал тайлбарлаж байгаа шүү дээ. Наваад ингээд идчихсэн мэдсэн байхгүй ч тийм байхгүй. Одоо энэ арчсан хүчнийг л ингээд ах юм. Аминда мүдэнийг өөр арчсан. Өмөрөд чаас. Өөрөө холбоотой. Агшаар болсон байна. За яг одоогийн сонголттой адилхан яг л тийм юмар тоглосон. Ерөөсөө зүгээр. Тэгэл эдгээр чи ерөөсөө бүтэхгүй нөхдүүд байна. Ингээд нөгөө 76 судлын 70-ыг авдаг чи бас нэг шалтгаан энэ байхгүй. Эргүүлээд 2000 оны сонгуульд зөв дахиад зоргийг. Нөгөө зоргийг хөнөөс асуудал. Нөгөөдхтөө нэрээч зэг өгөхгүй. Зоргийн хэрэг болгоо явчихсан. Зориг ямар ч хэрэг хийгээгүй хохирогч юм байхгүй. Яг үнэ. Одоо дандаа тэгж одоо л болдог гэж ярьдаг зоргийн хэрэг гэдэг. Тийм шүү дээ. Зоргийг хөнөөсөн хэрэг гэдэг юм. Чи яахан бас нэг утгатай юм яриа л да. Тэгээд тэр чин бас бараг 70 судал авчлаа. За ингээд 70-аас их судал авсан. Энд ясан гэхдээ зэрэг арчсан хүчнээс наран цацралт гарсан. За тэр нь бол яг дунд говоос ерөөсө анхны гарч ирсэн дарга учраас нутгийн гэдэг үгсээр гарсан. Оюун гарсан. Зоргийн дүү. Би дагаад гүн далаа гарсан. За ингээ конец үү.
Ийм болчихж байгаа юм. Тэгээд энэ сонгуулийн чинь гэтэл хичнээн хүн санал авсан байх гэдэг асуудал үү. Аа. 50-03. 50 бүхэл 100-3. Аа яа. Ерөөсөө яг л тэн хагасыг авсан байгаа хгүй. Яг үндэ бол тэн хагасыг аваад. Тийм мэдлэлтэй систем чинь ийм аюултай байдаг хгүй. Энтэтгэлийн 5% ч ерөөсөө тэр чигээр хаягдчихж байгаа нийгэмдэх одоо нийгэм нөлөөний одоо өөрийн төлөөлөх зорилгох асуудал абсолютны байхгүй болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол өөрөө тэр утга одоо ягаад Америкт тэгээд Японд тэгээд Англид тэгээд ингээ байдаг гэхдээ дэлхийд одоо анхны сонгуулийг хийжсэн улсууд тэгээд ухамсарсан нийгэмчүүд бас тэгж ярих юм бол ингээ энд дасцсан. Тэр утга Америкийн сонгуульч бол Трамп ч байсан тийм ээ. Ялгаа байхгүй. Ерөнхийлөгчийн сонгууль авахтаа дандаа хамаагүй цөөхөн сонгуул авдаг шүү дээ. Тийм тийм. Хэн Клинтон үзээ үзтээ тийм ээ. Тийм Клинтоноос тоогороо цөөхөн байсан. 3 саяар дутуу санд авсан шүү дээ. Тэгсэн. А гэтэл тэр маань одоо нөгөө тэнцүүлдэг байхгүй амар тэнцүүлдэг. Яг тэгэхээр Калифорниг Хавайтаас зөрчүүлж болохгүй юу? Тийм тийм. Нэг нь бол эдийн засгийн өвдчихсэн хүн амын өвдчихсэн хэдэн 100 дахин том юм шүү дээ. Тэгэхээр тэр чинь хүчээр ингэж барьж тэнцүүлдэг байхгүй. Энэ тусгай мужийн хоёр адилхан тэгш хэрэгтэй. Конгрессд адилхан 2 хүн сонгоно. Алаасгүй. Зөвхөн үнтэй. Яаж тэр чинь Нью-Йорк мужтай тэнцүүлж болох юм бэ? Тэрийг electoral college гэдэг юмараа шийдчихсэн шүү дээ. Тэгэхээр ийм байдлаар нийгмийн гэж хамаагүй нийгмийн гишүүдийн тодорхой хэсгийг бол бүр тэн агсан шүү. Хайж болдгүй байхгүй юу? Энэгээр их муус тийм. Тэгэхээр энэ системийн олон муу талын одоо нэг тал нь бол хуултан зохиоход айгүй амархан байдаг. А тэр дундаа бол цөөхөн хуамтай газар дээр 76 уучтай гэсэн нэг жалга ногдож байгаа байхгүй. Хагтал жалгын хамт олон юу хүсэхгүй вэ? Жалгын хамт олон бол жалгын хашгилыг төлөөл байна. Та нар дээр одоо гоё нэгдэл байгуулна тийм ээ. Тэгээ айгүй гоё юу зээл өгнө тийм ээ. Тэгээ энд чинь хөөрхөн гүүр бариад өгнө. Үүдэн дээр чинь гоё хаалга бариад өгнө. Энэ хэмжээнд сонирхолтой. Улсын хэмжээний имийг сэтгэх хэрэг байхгүй. Толгойд өрөхгүй дээ биш. Яг тэгвэл зэрэг тэн төлөөлөх гэдэг хүн тэр жалгахтайгаа олгох гэдэг шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр энэ жалгыг чинь хуураад энэ жалгыг худалдаж авахд айгүй амархан байхгүй юу? Нэг ийм муу сонгуулийн систем үнэхээр энэ ерөөсөө ялангуяа ийм оронд бол ийм жижигхэн оронд тийм ээ. Ийм өргөн уудан талбай дээр амьдардаг босод. Хоёрдугаар Жеромын юу гэж байдгийг одоо нэг тойрог гэж. Өөртөө сайн газрууд ингээд бүр ингээд сайхан газрын зураг дээр ийм гөрүүл шиг юм зураад ингээд сонгуулж ясан тийм сонгуулийн систем бол Америкт нэг удаагаас Жеромын сонгуулт. Манайд тэгдэг болсон. Шууд хамаа байхгүй. Дорнод аймгийг хуваахтай юу үлээ энд тэгснэ ингээд тасраад энэ тийм ээ. Өөрийнхөө юуг авч байгаа байхгүй. Нэг цэргийн дарга байсан баха. Тэргээр нэг хилийн ангиуд байдаг байхгүй. Тэрийг ингээд дагуулаад сайхан ингээд тойрог хийдэг. Ийм одоо дэндүү шудрагч мал. Хоёрдугаар тэр үчиг хүн амын 3-1 нь Улаанбаатарт байсан. Гэтэл чинь сонгогчдын 3-ны ихэнх нь хөдөөнөө байдаг. Одоо ч тэр систем явж байгаа. Тэнцвэрчсэн юм байхгүй. Хүн ам харгалцсан юм байхгүй. Хотоос ч хамаагүй бага улсын хурлын гишүүн сонгох. За энэ үрдүн чинь өөрөө айгүй муухайгаар тусдаг би түрүүч ярьж байсан тийм ээ. Нөгөө жалгч нь өөрөө цөмөрөө сум болгон өөрт нь хамаагүй домтцсон сургуультай, хамаагүй домтцсон эмнэлэгтэй, хамаагүй домтцсон соёлын төвтэй тийм ээ. Зарим аймгийн төвчд 2 соёлын төвтэй болж байгаа. 3 ч байгаа, 4 ч байгаа. За энэ Улаанбаатарт нь одоо сургуулийн хүүхдүүд нь багтдаггүй, эмнэлгийн өвчтөнгүүд нь багтдаггүй аа. Яг тэгвэл энд нэг хариуцж байгаа улсууд нь цөөхөн байхгүй хүн амтай харьцуулахад ингээ яах. Өнөөдөр сонгон хайрхан юм уу баян зүрх ч юм уу ингээд дүүргийг аваад нэлээд олон аймаг нийлүүлсэндээ тэнцэж байгаа хөхгүй л явж байгаа те. Тийм шүү дээ. Тий. Ийм одоо ухаан
буруу сонгуулийн систем рүү орсон юм аа ингээд энэ яруу хийхгүй. Тэгээд сая нөгөө Хүрлбаатарыг яриад ахаан зэрэг тэгсэн. Юу яачих яа? Чи пропорционал сонгуулийн систем оруулж байгаа юм бол би бол чиний одоо сонгуулийн үеэр чамайг дэмжээ менежерд болсон чи яах вэ гэдгсэн. Асиг ус сууж өнөс өөрөө ч үнсчих. Би юу гэж менежер болоод тэгээд явж явах. Би дэмжиж байгаа хэлбэрээр харуулсан. Инквери газар хөвчлөлт нь инквериг яахтайгаа зэрэг би энэ газрыг хөвчлөх юм бол хөшөөг нь усгын шүүл гэж хэлсэн дэмжиж байгаа хэлбэр болохоос биш. Би үүлэг тэнд инквериг дуурайгаад хөшөөгээд явж явах тий. Тэгэхээр ер нь тийм дэмжиж байгаа тиймэрхүү хэлбэр юунуудын нэг тийм онцгой тийм содон хэлбэрээр ингэж юм хэлэх юм бол хүний чихэнд их амархан урддаг байхгүй. Газар хөвчлөх нь бол инкверийн зөв юм аа. Хинт сонсдгүй байхгүй тий. Иймэрхүү юу гэдэг зүгээр жоохон. За ингээд дараа нь бол ерөөсөө манай энэ бүх нийгмийн одоо хөгжихгүй байгаа гэж яриад байгаа хөгжиж байгаа ч мөгжихгүй ч мэдхгүй. Ер нь асуудал болохгүй бүхэл асуудал энийгээ дагсан авилгын бүхэл юм болвол дандаа ер нь ихэнх хувь нь сонгуулийн системээс эхэлж байгаа. Тэг хувьчлаад өгсөн. Тойрог. Хооронд нь бүр мөнгөний хүртэл чинь энэ чинь нэгдсэн улс шүү дээ, холбооны улс биш. Энэ чинь бол нэгдсэн санхүүтэй, нэгдсэн одоо хоон татварын бодлоготой, нэгдсэн юмтай байх хэрэгтэй. Тус-тустай гараад ирсэн. Өмнө Говь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаад манай сумын нутаг дээрээс ус эргэлхийг хоригдж байгаа. Зарлаа. Тусдаа бүгд нэрмт тулсан хууль гаргаж хэлж байгаа. Наас чи одоо геолог хүн сайн мэднэ. Энэ оюу толгой тэд чи өөр бослоо урхаанууд нэ. Эдгээр 700-аас 1000 метрийн гүнээс усаарж ирсэн байхгүй л чинь далайн ус. Тий хитгүүний амар шорог ус юм шүү дээ. Тий шорог усаасаа гадна бол тэр ургамал тижээдэг ч одоо юу биш. Хүн хэрэглэх боломжгүй. Хэрэглэдэг ч уудаг үйлдвэрлэлийн яваад хэрэглэж болно. Манай хамаг усыг хэрэглээд байна. Тоолцсон зарим нь тон сайнууд нь тоолцсон байлаа. Секундэд 48 литр ус суудагч байна. Тэр хэдэн ургамал чинь 1 км-ийн үнээс усаа авдаг юм биш ээ. Газрын гадаргын усаас 2 тоо газраас ус авна. Түүнээс тэндээс авахгүй. Тэрийг гаргаж ирж байгаа нь чинь нийгмийн аж үйлдвэрлэлийн асар хачид багталтай юм болж байгаа юм. Яг үнэ. Тэр чинь мал уухгүй. Тэрийг тайлбарлах гэж явсан юм аа. Гэхдээ ингээ газрын гүнд ингээд хуучин далаа тэнгисийн үлдэгдэл ийм шорог ийм ус хүн амьтыг хэрглэж болохгүй ус хэрглэж байгаа гэдээ тайлбарлаад ойлгоогүй. 3 жил тайлбарсан шүү дээ. Ойлгохыг хүсчихгүй. Ер нь бол манай нэг гампины гоё хүлээдэж шүү дээ. Солонгос ванзанд орсон чинь далайн байцаа өгөх гэж өгчөөл ёстой залтай улсууд нэх далайд байцаа ургаал тэрийг Солонгосын ногоочд очиж түүгээл тэгснээ Монгол руу явуулаад ийм мангар юм ярьж байхдаа яадаг юм гэдэг. Яг гам соолж байгаа юм л та. Зүгээр ихтэй ерөнхий монгол хүний ухтах шүү дээ хөө. Яг үнэ. Тэгээд Солонгосын тариачид нэх далай руу ороод байцаагаа хураагаа. Дэмжин ажиллагч Few Way Powered by Dinner Lady. Нэг ийм юм байдгийг. Тэгэхэд чи одоо малчид дээр очиж ухуулч тийм ээ. За аймгийн төв дээр бол дандаа юу байгаа шүү дээ. Манай
Дээд Төрийн сургууль сурч ирсэн бүх улсчин докторсолтой тэр байгаа шүү дээ. Тий. Дан доктор сурж байгаа шүү дээ. Ашиглуулахгүй. Үгүй чи уг нь ажилтны хэрэгцээд усгах гэдэг чинь тэр утга тэрийг дахиж цэвэрлж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Дахиад эргэлж чад дахиж цэвэрлж нөгөө. Яг Яг төхөөрөл километрийн доороос асар их энерги зарцуулж ижижсэн. Тэгэхээр тэгтээ зэрэг гаргацсан зардлаа багасгаад шүү дээ. зардлаа багасгаж байгаа юм шүү дээ. Нөгөөдгөө угаагаал дахиж ашиглаад Тий. Үгүй ийм технологиг бол одоо өстой бахархаад маршгүй хөөгөө дуудуулаад сууж явах хэрэгтэй байхгүй юу? Яг үнэ. Тэгэхээр энэ авчиж энэ сонгуулийн систем чи өөрөө бид нар Дов жалгар руу явуул. дов жалгар руу хууль гаргадаг болж. Тэнд юун дээр завханд ховдод цэглэгээ станц барих болжээ. Хажуудлага нь Увсаймгийн нэг сумынхан Жигсаад. жагсах юу ч бишээ. Иргэдийн төлөвчдийн урлагийн тогтоол гарч байгаа юм. Яа. Төрш штэ. Сумын дарга марган ингээд нийлчихсэн. Энийг одоо бид зөвшөөрөхгүй. Үгүй чи нэгдсэн улс үстэй. Одоо чи ингээд юунуудыг хар одоо гадаадын одоо ямар нэгэн хөрөнгө оруулагчтай яриад засгаас уул ёсоор лицензийн нөгөөд тийм ээ. Дараагаар нь төлбөр юм аваад тэгэнгүүт нь энд байжсэн нутгийн ард түмэн гэгдээд байгаа юм. Тий. Яг үндэ удирдлага нь энд нэг хэдэн л өөрчлөн байгаа шүү дээ. Тий. Нутгийн удирдлагын үйлчлэг шиг эсвэл босоо гэвтээ тий уруугаа харсан юунууд Монголчууд. тий монголчууд энэ гэсэн нэртэй. Тэгээд эднэрт одоо чаавас энд байж байгаа юм ашиглах юм бол эднэрт аюул их ашигтай байгаа байхгүй. Тэгэнгүүт тэндээ бүр иргэдийн төлөөлөгчдийн урд сумын захиргаатайгаа нийлээд тогтоол гаргая гэж. Төрийн бичиг. Яа. Энэ чинь нөгөө энэ задлаа хийчихэж байгаа юм юу ч нэ шүү дээ. Бид нар чи энэ буруу сонгуулийн системээр улсаа задлаад байна шүү дээ. Улсаа задлаад байна шүү дээ. Хинэн том юм бэ? Энэ чи бүр сонгуулиар бий болсон улсын нэгдсэн төвлөрсөн удирдлага байна шүү дээ. Яг. Одоо нэг хаалганы бодлого явуулцгаа яа л гэж одоо яриад байгаа юм. Манай аймгийн дарга болгон, сумын дарга болгон тийм ээ. Ишэгээ Бурайд руу, ишэгээ Өвөр Монгол руу, ишэгээ Алтан бодлого руу, ишэгээ урд хил рүү тийм ээ, Ирээн лүү. Тусдаа гэрээ хийдэг шүү дээ. Хоёр улсын найрамдлын гэрээ хийгээ. Sistership харилцаа үүсгэн. Тий. Үгүй саяхан юу Тэр гэрээнүүд нь яасан гэхээр Монгол улсад одоо мөрдөж байгаа бүх хуулиудтай зөрчилдөх байх уу бүр эсэргээр нь та санаж гин нөө нэг аймгийн билүү сумын засаг даргач билүү Орос руу тусламж гуйгаад нот илгээсэн байдаг чи юу вэ? Нэг саяхан нэг тийм гарлуу яалаа. тэгш намаа. Манай юунаас амар газар ухаад энэ Оросууд маань туслана уу жилөө. Энд чи энэ харахгүй юу? Гэхдээ тэр хувийн байгууллага бол хамаа алга. Гэхдээ хувийн хүн байвал мэдрэлийн өвчтөл юм байгаа үү яадаг. Чин солонгосын визэн өгөхгүй айгүй удаж энэ асуудлыг нүүбэт тавина гээл нэг хүн дахиад байж болно шүү. Байж болно тэр байж болно. Төрийн байгууллагууд энэ төр байхгүй юу? Бүгд улсаан төлөөлж аль бие ёсны байгууллага. Аль бие ёсны газрууд байхгүй юу? Түс аль солиотой үнийг тэр гэх юм бэ? Тийм улс зөндөө байдаг. Тий. Энэ ийм юм чи бол энэ сонгуулийн систем чинь өөрөө бий болгоод байна. Өөрөө ирэхгүй. Гишүүн болгонд одоо өөрийнхөө тойрог дээр ард түмэн харж үзээрэй гэдэг 10 сая төгрөг инкойр өглөж гисэн нөгөөх нь бол 4 тэрбум төгрөг өгсөн. Одоо ч гэсэн Хүн болгон дээр 4 тэрбум төгрөг өгсөн шүү дээ. Одоо хэдэн жилийн өмнө одоо эдгээр чинь нуугаад өөрснөө хилдэггүй. Одоо яаж байгаа юм бэ? Зөөр бол яг 16 онд өнөө да. сүулт сонс. Сүүлд одоо юу хахад яг сонгуулийн өмнөх шиг 4 тэрбум бол хэмжээнд хүрчээсэн. Яг улсын эдийн засаг маань өөрөө 13 4 5 тэрбум болчихтойгоо зэрэг бол процентээр бодоход бага л бах л да. Гэхдээ чи төвлөрсөн сангийн яамд мэддэг юмыг бол ясхан дарга өгч байгаа. Хэдий яамтай ч юм уу. Энд чи өөрөө дахиад нөгөө энэ сонгуулийн системээс чи болоод. Би нэг удаа хэлчихсэн шүү. Одоо яахан хэтрүүлэхтэй байж магадгүй тий. Баян өлгийн аймгийг та нар Монголоос одоо
хамгийн түрүү гарна гэж ярих юм. Тэр үгүй. Гардаг дээр бол хамгийн түрүү өмнө гов гарнаа. хамгийн баялаг болгол Хамгийн баян гэж. Хамгийн их орлоготой. Хамгийн их гомдолтой. тий. Хамгийн их гомдолтой. Өнөөдөр хамгийн том газар нутагтай хамгийн цөөхөн амтай байсан. 90 онд ч Хонконгийн жишээгээр өмнө говьяга Японд 100 жилээр түрээслүүдийн тэгж ярьдаг байсан. Тий. Одоо хүн ам нь бол одоо бараг дундгой аймаг тэр чигээр өмнө нүүцсэн хөөе. 55 мянган хүнтэй байсан чинь 30 та болцсон байна. Нүү юу гэнэ одоо бүр цаашаа нүгэ явчихсан. Яг тэгвэл Монголд уул уурхайгүй 2 аймаг байдаг шүү дээ. Хүн ам нь үргэлж зорж байгаа. Завхан дундгой 2. Тий. Нөгөөх нь бүр буулаа тийм өвчтөө ч юм уу гачин нэг тийм баярх уу өмнө говийн нэг хүн зургатаар гараад энэ малчин. Гэхдээ яг хөтэ нэг 3 живтэй нэг хуу наад явдгийг нөгөөхөр нь малаа хариулцдаг тэр живээр усанд явдаг гээ. Бүр үн. Өвчтөд туссан шиг юм зургатаар хийж байгаа шүү дээ. Хүний дургуй зүрх мөрч юм шиг байна. Хүний дургуй. Тэр баяа хонгор нэг сомон дээр би явж байгаа таарсан цагдаа л ярьж илийн малчид гэдэг нэг чим болцсон. Ноолуурны үн ороод бид чинь алтан булаг хөвсийг ингээд ерөөсө хөшиг ингээд татдаг юу ханан даахгүй ингээд хотолчихсон. Алтан булаг хөвсөнд ингээд тэг шалаараа нэг дэвсэн 100-ны өмнөх нь ингээд юм томоос ороод шатцсан. Тэгээ чөмөр шинэ бацинкл нутчихсан. Ингээд нэг сохтуу хүн сумын төвөр ингээд яваад ахаар зогсоогоод чи яаж байгаа сохтуу яваад хүн дайрууд яах юм гэдэг гэсэн чинь нөгөө сохтуу залуу чинь банкаа нэгээд хэдий ямааны нуруу илээл олдгийг маажи харж байгаа шүдэн сураад банк руу давж ирэхийг шатаад нөгөө чи манайхаа чи ингээд яг юмтай болохоор ингээд өвчин тусчих юм гээд цагдаа нүүрх юмтай гэж ярьж байна. Сумын нэрийг хэлээч яг хоо лавл жиркод мэдээс гарсан юм. За тэр нь яах вэ? Нэг юм байна. Тэгэхээр бид нар энэ одоо бид нар сонгуульд яаж өгөх гэж байна, юу яах гэж байна. Тэгээ одоо энэ ярьдаг сэдвтэй байж болчлоо. Тэгээд сонгуул болохтойгоо зэрэгэл одоо Зоргийн хэрэг гэх юм шиг зоргийн хөнөөс асуудал одоо ярьж идэг нэг сэдвтэй болцсон. Энэ улсууд нь чи яасан ууддаггүй юм тийм ээ. Хаах гэдэг тэгэл тэгсэн байх шүү бай. Түрүүний Казахстаны юу ялуурч боловч хүртэл гарч ирээд байна. Казахстаны нэг хүн ярьдаг шиг юу вэ? Ухсан жолонтой, баасан дурсан жолонтой хашаа байхгүй 4-5 хүүхэд нөлссөн. Тэгээд энэ асуудлыг хэргийг л олчих юмсан гээл ингэж чамд ямар хамаа байна гэх. Чи тэр Байден Трамп мартэр нэг Казахстаны тэр нэг нутгийнхаа улсуудыг Казак хэлээр загнаад ирсэн шүү дээ. Тэгээд манайхан ч гэсэн улслыг хэлмээр санагддаг тэгээд аяанда засрах байхаа засрахгүйгээр ийм юм байхгүй. Тэр болтол улс маань бүтэн л байж явах хэрэгтэй байна. Харин. Тэгээд би нэг энэ улсаас өнөөчлгүй нэг сонгуулийн алталт гарах юмсан гэдэг нэг яриад байсан. Яаж ч галзуурлаа гэсэн бас нэг голомтой самраа ичж болмооргүй шүү дээ. Тийм нэг жомо устгах чинь гэж гэрээш тачиж болохгүй шүү дээ. Нөхөд нь жомтойгоо байж гэдэг. Яг үнэ. Эсвэл жомч байчиг байшин ч бүтэн баялгалтай гэрэл. Аль ч бол. Тийм аль ч болчихоор ямар хэрэг байх вэ? Бодомж тарах гэдэг шүү. Иймэрхүү байна. Тийм учраас бол манай сонгуулийн систем аяндаа засагдах байх. Энэ сонгуульч гэсэн ямар нэг хэмжээгээр өгөх байх. Гэхдээ Монгол улсад маань бол бид нар олон жил чинь сонгуулийн өмнө юу муугаар судалгаа хийлээ. Тэгээд үзэхэд бол манай улсад бол 2 намын систем тогтчихсон да. Энийг нэг болох гэдэг хэлж болохгүй юм байна шүү дээ. Ядах нь 2 үжих. 3-4 бол сайн байна. Гэхдээ бол олон жилийн юунаас харахад тэр том 2 намаасаа салж гараад тэгээд ерөөсө бүгд ямар ч амжилт болдгоо байхгүй. 1-2 хүн гаргаад дуустдаг тийм ээ. Тий. Яг тийм. Наа чи тэгээд нөгөө л эргний зориг намт гэдэг юм уу нөгөө л манай Эрдэнэ нутгийн нэг намгаад л тийм ээ.
Манай Буянгийн жагааны нөгөө эрднэгийн нам авчсан холбооны намлагын тэ нэг хоёр хүн гаргаж чадвал их юм л болоод байгаа байхгүй юу? Одоо ч гэсэн тэгнэ. Ийм учраас одоо сонгуулийг чинь дүнгийн хүлээхэд амархан байгаа. Энд дээр нэгтгсэн 50%-тай. Энд дээр ингээд 1000 хуваагдсан юу 34 хуваагдсан. Бас нэг 50% байж байгаа. Тэгэхээр энэ нүргэлж ялна. Энэ нүргэлж ялагдана. Гэтэ энтэй талын бүх одоо хүмүүсийнх нь өөрийн төлөөлөлгүй, өөрийн юугүй. Энэ хооронд бол үргэлж одоо авилга хэл хахуул одоо тэгэл энэ улс орны задрал бүх л муу муухай юм эндээс гардаг. Тэгээд нэг дураараа одоо хан түрүүч би ярьжсэн нэг хэн ямар ажил хариуцахгүй гэдэг нь тодорхой болоогүй учраас хүн болгон ямар нэгэн ажилд орон хүн болгон ямар нэгэн ажлаас бүгд зугатаа тийм. Тий, яг үнэ. Тэгэнгүүт нийгэм чи өөрөө популист нийгэм болж байгаа байхгүй. Ямар ч бүтэхгүй, ямар ч юугууд гэдэг нь худлаа юм яриад л дээ. Одоо ингээд тэр Хош олноо ч гэж байна тий. Одоо тэрийг дөрвөл одоо бүр альтайхан гоё бүр томор нь яриач ч одоо энэ 5 жилд багтаагаад бид нар одоо ангар дээр жижигхэн суурин байгуулсан Монгол гэсэн талбайтаа тэгээд яа тгий Хэдэн оны сонгуулиуд чинь Улаанбаатар хотод 19 онд бүх хот маань бол бүтэн метрод баримтлагдсан гэдэг харин гараад ирсэн шүү дээ. болж л байсан шүү дээ. Тийм болж л байгаа чи олигтойгоо л амлах хэрэгтэй шүү. Хэдэн оны сонгуулиуд нэг хүн ингэж амлаж исэн гэсэн. Хөдөө орон нутагт. Ингээд Монголоос өрөм тавиад ингэж явсаар байгаад Америк руу шууд төмөрсөмөр гараад тий. Нөгөө өрөмдөд нефт гараад. Тий тэгээд бүгдээрээ гоё Америк руу гоё гарч амьдрна гэж нэг бүр яг жинхнээсээ тэгжсэн гэж яриад байна. Наадах чинь алгаа байдгийг нэг хинээс асуусан. Оюутан. Багшаа ингээд дэлхийгээ ингээд цодоод яг чигээр нь цодлоход хаагуур гарч ирэх гэсэн. Ингээ галзуугийн имлгээс гарч ирэх багт. Өстө гоё хариулт энэ. Гэхдээ одоо яг л нэг юм галзуугийн имлэг шиг л амлалтууд өгөхлөөр тэрэнд нь хүмүүс итгэжээд байгаа. Хоёрдугаарт яг энэ чинь ингээд хүмүүс чинь цөмөр галзуу шүү дээ. За энэ солиотыг ярьж байгаа тэр хэдэн төгрөг салгаад авчи ядахнаа шилэг салгаа авчи. Яг цагтлалт юм бодлоо шүү. Тэгээ тэр нэг англиар survive гэдгийг та тэсэд гарах амьд төлөлт. Социализмын үед бол манай хүмүүсийн сэтгүүч нь тийм байсан шүү дээ. Нэх сэнтэгч юм шиг юмд нэг итгэж байгаа юм шиг гэдэг. Тэгэхээр чинь нэг нийгмээрээ ган зод байгалийн бүхэл бүтэн юмнуудыг туулцсан байдаг байхгүй. Зод боллоо. За ямар ч ус хавар болно. Цас хайлна, учир нь олдно, тий? Ямар ч байсан цаатал даваад гарах хэрэгтэй. Тийм учраас бидний чинь одоо нүтэлж ямар нэг юмд хуутаж байсан, саллуулж байсан, дарлуулж байсан. За яг хөө өөрийн хугацаатай. Даваа цаатал нэг л өдөр гарна. Бүх үеэрээ бүдэн үеэрээ ингэж байхгүй. Тэг энийг хүлээж чаддаг байхгүй. Энэ шиг яг прагматизм гэдэг байхгүй. Яг тийм одоо их алсыг харсан прагматизм. Өөрөө яахгүй байж магадгүй. Тийм юутай. Манай авгийн талын нэг ихч бас 90 хэд хүрчээж насварс 95 он. Юу 97 он, 96 он тийм байна. 1900-аад онд төрсөн хүн бахна тий. Тэгээд энэ дээр үйл бидний бахад засаг маск гэх муу. Ямар ч юм нөөсгөл гэж байгаа байсан. Тэгээд цөмөрнгийн чи 90-тэй байсан аав мөнгөнд очилсан нэг хүний сая төгрөг ярьсан усад өглөө шүү дээ. Тэгсэн. Тэгээд за дөрвөн ах маань лам байсан. Бүгд барьж алгацсан. Аав маань алгацсан. Нөхөр маань алгацсан 6 хүн байна.
Яваад 6 хүн дээр мөнгө аваад тэр. 6 өн авчихсан. Надад ч 400 сая төгрөг өгдөө гэж тараад. Би энийг хүлээж ирсэн юм аа. Бөө. Байж байгаа бүх улсуудыг харсан эдгээр. Би нэг 50 60 70 жил хүлээлээ. Тэгээд нэрийг буруутахын, уучлал дагуулахын ингээл би хүлээсэн. Ус би одоо 96 хүрлээ би. Над мөнгө хэрэггүй. Таа нэг хуугаад авах. Их ч мөнгө биш байх юм. Тийм. Давж байгаа байхгүй. Харталт гарч байгаа байхгүй. Тийм биш. Яа, наач ямар амар. Тэр хөөрхий эмэгтэй 4 ахыгаа нөхрийгөө эцэгтэйгээ зөвөрөнгө 37 онд алуулсан байна. Ямар амар төв. Ганц тохиолдол биш шүү дээ. Бас айл гэр болгон тохиолдсон. Магадгүй тэр жагунц дээр бол дэндүү болон 6-гийн 6 хүн байсан баг. Гэтэ ядахнаар нэг хүнээ л алуулсан байна шүү. Энэ ардтны чадвар байхгүй. Тийм. Энэ нүүдэлчдийн бас ээжсэн. Ямар ч хүнд зодууллаа гэсэн. Тэртээ дөрвөө хавар болдгийг мэдчихлээ шүү дээ. Тийм. Яа. Энэ их мундаг чанар шүү бас. Тийм. Бүх юм нэг тийм уугаар иргэсэн үлдсэн юм биш. Одоо манайхан зөвөрөө гадаад хамаг эрдэмтэн докторууд нь гарлаа гэдэг юм. Бүгдээрээ доктор юм чинь гарсан улсууд бас докторууд дараа шүү дээ. Гарсан хүмүүс докторууд л. Зарим улсын хурлаар дүрэн докторууд биш үү? Чи гудамжинд гараад л чулуу шүү дээ. шал танихгүй хүнийг болж бол та доктор уу гэж. Гөө би чинь активчл гэж хэлнэ шүү дээ. Юу яриад байгаа чи? Юу яриад байгаа хүн жижигрүүлээд байгаарай гэдэг. За одоо ингээд огцоо маань чи нэг сайхан төгсгөлөө хэлчих та. За ямар ч байсан өнөөдрийн маань бас сонгуул гэдэг сэдв. Ерөнхийдөө 90 оноос хойш яаж явсан, дээрэс нь алдаа оноогийн талаар ярьлаа. Тэгээ мэдээж сонгуул төгссөн байгаа учраас бас хит айхтар савуулаад янз бүр болгоод ярьсангүй. Тэгээд айгүй гоё голчтой ярьлаа гэж бодлоо. Миний бодлоор бол тэгээд та бүхэн бас комментоо бичээрэй. Тэгээд одоо битэрт нэг дугаар л үлдлээ те. Ер нь юу штэ дарга. Нэг талын өрөөд байгаа нэвтрүүлэг ер нь хийгээгүй шүү. Тийм шүү. Яг зүгээр голоор нэм байсан тухайд ярьж байгаа болохоос биш. Сургын сонссон чинь зарим нь одоо яста алж явах шиг байна. Тэднэртэй гудамжинд тавилгууд бити мэдлээрээ те. Яг үнэ. Тий. Шууд нүүд буруулаараа тий. Маш гоё тийм нейтрал тий. Сонгуульд алимдуулж манай намайг магтдагний намайг муудаад ёор тийм юм баримтлаг. Яг үнэ. Ер нь хэрэгч байхгүй. Би альч намын гишүүн биш гэхдээ тэргөө төртэй холбоотой биш. Яг үнэ. Энэ юм чинь бол нэг жаахан эрүүл ухаантай юм болосоо л гэж бодож байна. Тэр л утгаар л ярьж байна. Яг үнэ. Маш их баярлалаа баа. За баярлалаа.